Тэрийн жилийн планд маань яг ийм ууттай цаас ууттай очиж байгаа. Хамгийн анхны жилийн пландыг авсан хүмүүст бол үнэхээр их баярлж байна. Энэ арай жилийн цаас маань ийм гоё смут цаас байгаа. Нөгөө аяыг ариун бол дуучин ариун бол гэдэг чигтэй ингээл бөө юм болж штэ. Тэгээ би энийг өөрөө төгсгөж бодож юм гэдэг шиг те. Энэ олон юмны ард ингээ гарч чадаад яг одоо ингээ ланч маань эхэлсэн байгаад маш их баярлж байна. За сайн байцгаана уу манайхаа. 2026 он ирлээ. 2026 оны чи авчрах гэж байна. За тэгэхээр өмнөх бичлэгээр та нар маань пландигийн тий энэ 4 өнгө, үндсэн 3 өнгө. За тэгээд undated хувилбарыг нэг өнгөтэй ингээ маань танилцсан байгаах. Тэгэхээр энэ жилийн пландид яг ямар өөрчлөлт орвоо? Юуг сайжруулваа, шинжлэгдвэ гэдэг талаар энэ удаагийнхаа бичлэг хийгч байна. Тэгээд хамгийн эхлээд яг та одоо пландид захиалуулыг ямар байдалтай ирэх вэ гэдгээс бүгдээрээ энэ видео эхэлцгээе. Цараа. Тэгээд тэрийн жилийн планд маань яг ийм ууттай цаас ууттай очиж байгаа. Гэхдээ цаас уут маань илүү өргөн тууцтай болсон. За тэгээд хамгийн гоё нь одоо планер гэдэг чинь тухайн хүн тухайн жилээ өөртөө авчирж байгаа өөртөө жөх байсан хүнд бэлгэлэгч байсан хамгийн гоё бэлэг шүү дээ. Тэгэхээр одоо эх жил маань хамгийн гоё байна гэж бэлэгдээд авч байгаа планер авдаг одоо бичдэг хүмүүс ерөөхдөө голдуу тийм байдаг шүү дээ. Тэгэхээр бэлэг гэдэг мэдрэмжийг хамгийн өндөр байлгахын тулд дуутандаа маш гоё шинжилэл хийгээд эндээ яг ингээд им хөөрхөн цэвэрхэн бантгэлж бэлгийн байдлаар уйдаг байдлаар ингэж оруулж ирсэн байгаа. За тэгэхээр яг бүгдээ одоо unboxing хийцгээе. Тараа. Туу цайчилцгаая. Тэгэхээр ийм хөөрхөн жижигхэн тууцтай гоё цэвэрхэн тэгээ илүү өргөн гоё одоо ийм илүү лакшри гоё мэдрэмж төрүүлэх хүйц ийм цаас ууттай болгож шинжилсэн байгаа. За тэгээд мэдээж дотор нь яг ийм гоё боталтайгаар планди гэсэн логотой стикертэйгээр иймэрхүү ингэж боталтайгаар та нарт очих болно. За тэгээд энэ дотор ямар өнгө байгаа нь харагдаж байна. Энэ жилийн матча мөс өнгө маань орсон байна. За тэгээд энийгээ задлах мэдрэмж бол 2026 оныг unwrap хийж байгаа мэдрэмж байгаа тийм. Энэ жилийн wrap хийдэг цаасаа бид нэр илүү одоо зузаан илүү урт болгосон байгаа. Түрүү жилийнх маань ингээд яг ингээд дэвтрээ ингээд бүрхээ таарж байсан. Энэ жил ингээд илүү одоо энэ бэлгэнд чинь илүү юм том гой цаасаар нандин боомоор байна шүү дээ. Тэгэхээр ингээд дүнгэж амын уулзуулаад ингээд нааж ийсэн надад жоохон одоо яг юуг маань хөдөлгөөд тийм өвсөдөг ч юм уу юу ч мэдгүй нэг маань хөдөлгөөд дараа жил илүү юм гой урт гой болгоно гэсэн яг тэрүүгээрээ ингээд ингэж боохоор зориулагдсан. Ингэж баг 2 нугалж ороож ирэхээр ингэж орж ирж байгаа. За ингээд хувцас тайлчихъя. Тараа. Энэ жилийн матча мөс өнгөн дээрээ доторх агуулгууд маань яаж өөрчлөгдсөн талаар яг одоо ярих гэж байна. За тэрнээсээ өмнө би зүгээр түрүүн энэ видеогоо бэлтжиж байхдаа нэг гоё юм анзаарсан. Тэгэхээр тэрийгээ та нартай хуваалцъя л да. За тэгэхээр Plandy 2026 маань 3 дахь жилдээ хурж байна. Бид нар ингээд энэ 3 жилдээс ингээд өөртөө хувьд амжилт ухааралч гэдэг юм уу те алдаа оноо янз бүрийн юм хийгээд ямар ч л байсан гэсэн өмнөх байснаас бол илүү юмыг ойлгосон. За мэдгүй одоо илүү лаг болсон үгүйг л хэлж мэдгүй ч гэсэн илүү юмыг ойлгосон, ухаарсан, алдсан онсон илүү гоё туршлагатай болсон байгаа шүү дээ энэ амьдрал. Яг тэр шиг Plandy маань өөрөө ингээд шинжлэхтэй явж байна гэдэг мэдрэмж маань надад үнэхээр гоё санагдсан. За тэгэхээр одоо яг энд ингээд авчирсан байна л да. Би ингээд жил болгоныхоо өгөнд пландыг өнгөс нэг хадгалж үлдэхсэн боловч үнэхээр надад яваач чадаагүй. Тэгэхээр ингээд тал талаас цуглуулад би эхний жилийнхаа өнгийг босголоо л та. Хамгийн эхний жил энэ oatmeal өнгө байсан те. Энэ бол миний өөрийн сонгосон өнгө байсан. Би энийг эндээс худалдаж авч ирсэн байхгүй юу? Энэ pen clip-ийг надад энэ айгүй таалагдаад дараагийнхаа жилд гаргаж ирсэн та нар санаж авах те. Тэгэхээр энэ oatmeal өнгийг би ингээд coffee ясгаад ийм болтол ингээд хэрглэж ирсэн. Дараагийн өнгө нь болохоор Macaron гэдэг ийм гоё ягаан өнгийг гаргаж ирсэн те. Та нар энэ жилийн ягаантай харьцуулаад үзэх юм бол одоо Macaron-ыг авч ирсэн хүмүүс бол ямар ягаан бэ гэдгийг нь бол бид нь яг baby pink гэхгүй юу Macaron чинь. Энэ болохоор манай bubblegum өнгө болохоор илүү girly тийм эмэгтэйлэг vibe нь илүү өндөр ийм одоо baby pink гэхээс илүү яг тийм мэдрэмжтэй өнгө байгаа. Тэгэхээр яг адилхан юм шиг харагдчих магадгүй. Гэхдээ энэ өнгөний тооныг яг энэ өнгөний материалыг олсондоо үнэхээр их баяртай байгаа. Тэг хүрээд үзэх юм бол та нар амар гоё soft яг энэ материалууд донд хамгийн гоё soft үнэхээр гоё яг нэг тийм эмэгтэй хүний шиг мэдрэмжтэй байгаа. Тэгээд foil нь болохоор ийм golden яг ийм алтан шаргал шар байсан байхгүй юу те. Энэ жилийнх болохоор rose gold болсон байгаа.
өнгөрсөн жилийнх болохоор bronze gold байсан байхгүй юу. За тэгээд ингээд энэ хар өнгө гэж гарч исэн. Тэгээд хар өнгөний давуу болтгоо би энийг болохоор ингээд мат хар өнгөөр хийлхийгээ өгсөжсэн байхгүй юу. Данч ерөөсөө тэр хэвлэлийн газрууд маань ийм айгүй цөөхөн гарч исэн болохоор ийм цөөхөн тоогоор тэгэж давуу маваа авчирч чадахгүй гэдэг. Тэгээд ингээд хийжсэн. Тэгээд энэ манай хүүгийн план ди. Тэгээд намайг ингээд хөтлөө сухаар ээж би бас аавна гэсээр хагаад ингээд жил болгоо манай хүү авдаг. Энэ жил болохоор энэ Санторини өнгийн маань аавна гэдгсэн. Хамгийн анхны жилийн пландыг авсан хүмүүст бол үнэхээр их баярлж байна. Ягаад гэх юм бол би энэ үед амар хүртэйсэн. Тэгээд амар рисктэй алхмыг хичээсэн. Тийм учраас маш цөөхөн тоогоор гаргасан. Тэгээд яана зарагдах болоо чадахгүй юу гэж баахан эргэлдэж явж байгаад хөвлүүлсэн чи ердөө 20 хоногийн дотор дууссан. Тэгээ хүмүүс бүр зүгээр дээр нь ингээд зураг авах гад бичсэн хамаагүй тэрийгээ зарчихлаа гэж хүртэл ингээд гуйж анадад үнэхээр гой санагдчихсэн. Тэгээд эхний жилээс нь авсан хүмүүс бол зүгээр намайг хайрлаж авсан гэж боддог. Тэгэхээр та нартай бол маш их баярлалаа. Тэгээд цаас мас нь юм цав цагаан. Тэгээ энэс хойш бол маш олон гой шинжилгүүдийг хийгдсэн байгаа. За дараагийн жилийн 3 өнгө бол энд эспрессо бор өнгө маань байхгүй. Тэр бол хамгийн түрүүнд дуусан хамгийн бестселлер өнгө байсан. Яхааргүй өнгөрсөн жилийн тренд өнгөчн бор байсан шүү дээ тий. Энэ жилийн уугнагийн твиттерийг бас олоод ирлээ. Түрүү жилийн ягаан бас уугнаг яах. Тэгээд ийм гой Murasaki өнгө гаргаж ирсэн. Жил болгоно нэг ямар ч нэг тийм одоо би өөрөө жоохон тиймэрхүү төрлийн өнгөнд дуртай учраас заавал тэрийг оруулна гэж олцдог. Түрүү жилийн Murasaki өнгө бол ийм байсан. Энэ bronze gold өнгөтэйс нэг та нар анзаарч байгаа х тий. За тэгээд lemonade тий. Lemonade энэ өнгө бол үнэхээр гой өнгө байсан. Энэ бол би түрүү жил бол заавал хийнэ гэж нэг жил нэг өнгөн дээр яг нэг тэгж одоо хүмүүсээ санал авсан юм гүрийдэг тэр өнгө маань энэ байсан. Тэгээд энэ одоо ингээд lining paper-т бол үнэхээр дурлж энэ өнгөө анх сонгож байлаа. Тэгээд хүн би signature өнгнөөс нь авсан гэдсэн аахгүй тий би ямар аль нэгний signature гэж онцлоогүй дээ гэж бодоодсэн чинь би нэг ууттайгаа ингээд яг адилхан өнгөтэй байгаа гэдэг нь ерөөсөө анзаарч байгаагүй юм байлээ. Тэгснэ бүр ингээд худалдаанд гарсны дараа хүн тэгж хэлсэн чинь надад тийм байж тээ гэд. Яг signature өнгө авсан байлээ. Тэгэхээр халтар болно муухай ол чинь тоос шоронд дарагдчихна гэж айлгүй энд цайвар өнгнүүдийг авсан тэр бүх хүмүүст маш их баярлалаа. За тэгээд энэ жилийн планд маань илүү гоё болсон байна. Та нараасаа бас судалгаа авсан. Тэднэрийнхаа маш их сонсож тэрийг ингэ шингээсэн байгаа. Яг одоо ярих гэж байна. Тэгээ миний хэлэх гэж байгаа санаа бол энэ 3 жил планд маань маш их өсөлт үзүүлсэн байна. Би өөрөө маш их юм үзүүлсэн байна. Өөрөө бас ам бүл нэмсэн байна, тэ. Сургуулаа төгссөн байна. Тэгээ энэ зэрэгцээд бид хэд ингээд энэ 3 жилийн түүхийг ингээд хамт бичлэлцэж байна гэдэг маань үнэхээр тийм хайрлагдсан гоё тийм бахархмаар мэдрэмж төрж байна. За тэгээд энэ жилийн пландид юу өөрчлөгдсөн бэ? Та нар маань одоо мэдж байгаах те lining paper-ыг бол би сонгоход бол маш их цаг зарцуулдаг. Энэ матчагийн энэ жил бол нэр матчаагүй юм гараагүй штэ. Тэгэхээр тэр утгаараа энэ матча бол би угаасаа оруулна гэж ирсэн. Тэгээд хүмүүсээс асуусан санал асуулган дээр олив ногоон өнгө гэсэн байхгүй юу? Олив ногоон өнгө илүү dark л та тэгээд яг юм матчатай. Тэгээд энэ юуныхын текстчер материалын текстчер илүү тийм одоо тийм матчаалаг тийм материалыг олон ийм ногоон ижилхэн ногоон өнгө дундаас би сонгож авсан. Дахиад нэг юм хэлье. Энэ хараа энэ өнгөнүүд маань яг энэ магадгүй одоо яг надад бол ингээд яг өнгөөрөө харагдчихэл байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ ингээд зургийг авахад сторийн дээр фильтр дээр ингээд даун материал ялангуяа ийм өнгөнүүд шал өөр өнгө болж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ жил би очиж үзэх ийм локейшнийг гаргаж байгаа. Тэгэхээр та нар маань тэг бүр яг баттай үзэж барьж мэдэрч ингэж тэр жилчингээ барих тэр планераа сонгохыг хүсэх юм бол Дүнжин гарвын уулзуур дээр их Монгол төвийн нэг давхарт Jenny гээд хүүхдийн дэлгүүр байгаа. Тэгэхээр тэндээс очиод манай планди 2026-г маань үзэж болно. Гэхдээ тэндээс шууд худалдаа авах боломжгүй байгаа шүү дээ. Энэ жилийн бас нэг гоё мэдээг ингэж хүргэжээ. Энэ жилийнхаа пландигийн өмнөх үеийг уншицгаая. Хамтдаа планди аз жаргалтай мэдрэмжүүд дүүрэн таны 2026 он пландингийн хуудастай хамт эхэлж бас эргэж байна. Өнөөдрийг хүртэл хичээнгүйлэн бүтээж ирсэн өөрийгөө илүү хайрлаж өөр олон шинэ аялалд гарахад бэлэн бидтэй. Уралдах биш уралхад зориулагдсан энэхүү дэвтэртэй бичсэн зорилго нь алхам болж, зуршил нь өөрчлөлт болж, энгийн өдөрч гайхалтай түүх болон үлдэж, мартагдашгүй нэгэн оныг үдэн гэдэгтээ итгээрэй. Хайр бэлхам 2026 оныг хамтдаа урлацгаая, пландцгаая, your plandy гэсэн байна. За тэгээ би энэ жилиг энэ үгээ бичиж ерөөхдөө пландийнхаа одоо эдитийг бол дуусгадаг. Тэгээ тэрэндээ ингээд амар excited талтай байхгүй. Тэгээд уншсан чинь бас айгу гой санагдчих байна. Тэгээ бас нэгэн гоё жил ирж байгаа гэдэгт бүгдээрээ итгээд 2026 он өгтөж ам шүү. За мэдээж энэ бол ингээд жилээрээ бол төлөвлөх хэсгүүд нь хийвэндээ байгаа. 2026-ны зорилго бичих хэсэг маань бол хийвэндээ байна. За энэ бол My Vision Board 2026 гэж байгааз.
Тэгээд түрүү жил би нэг алдаа гаргасан санаж байгаа бах те 2025 оных 24 гэж бичсэн. Алдааг маань ойлгоод тэгээ уучлсан бүх хүмүүстэй энэ дашимд яг одоо гоё мэдээг нь хүргэж идэв те. Тэгэхээр би тэр бүх хүмүүстэй та нарт одоо би буцаж аваад тэрний өмнөөс одоо нэг практиктэд буцаага явуултаа нь штэ. Тэгээ жоохон хэцүү байдалд орсон. Тэгээд яг тэрийг мань ойлгоод тэр хамаагүй штэ гэд ингээд айгүй гой хүлээж авсан учраас энэ жил би та нартай заавал thank you гэж хэлнэ гэсэн. Тэгээд би өмнөх жил пландыг худалдаж авсан бүх хүмүүстэй энэ магнит одоо bookmark-ыг тууцаа тусгаарладаг штэ. Тэгээд аль хуудсан дээр явж байгаа гэдгээ ашиглахад зориулагдсан ийм хөөрхөн ийм aesthetic cute bookmark-ыг одоо өнгөрсөн жил авсан хүн болгонд бэлгэлж байгаа. Тэгэхээр та нар маань сайтаар захиалга хийхдээ өнгөрсөн жил авсан утасны дугаар ч юм уу захиалгахаа кодыг явуулаад тэгэл энийг бэлгэнд авах боломжтой байгаа шүү. За тэгээд өмнөх жилээс юу ялгаатайг оруулж ирсэн бэ гэхээр 2026 гэдгийг ингээд тодруулаад ороод ирсэн. За өмнөх жил бол нэг иймэрхүү байсан байгаа даа байхгүй юу? Яагаад тэгж оруулсан бэ гэхээр би ингээд жил болгон дэвтрүүдээ бол цуглуулдаг. Та нараас тэгдэг байх гэж бодож байна. Тэгээ ингээ харсан чинь зарим жилд битсэн юм тэр жилдээ биелээгүй. Тэгсэн хэрнээ ингээд дараагийнхаа жилд биелсэн байдаг байхгүй юу? Тухайн жилдээ билж амжаагүй ч гэсэн. Тэгэхээр аль болох мөрөөдлөө хурдан ч юм уу хүсэж байгаа юм хурдан л авмаар нь штэ. Тэгэхээр энэ хүслийг ингээ 26 онд биелүүлэх юм аа гэдгийг утгаараа ингээд энэ дээр нь энд нь жоохон оноо оруулаад энд нь ч оноо оруулаад энд нь ч оноо оруулсан байгаа шүү. Тэгэхээр жоохон манифест хийх маркинг болгож хүслийн самбараа өөрчилсөн байгаа. Тэгэхээр магадгүй стикерэнд наахад илүү одоо тий дэвтэр чинь 26 онд би биелүүлэх юм байна гэдгийг ойлгох байх гэж бодож байна. Хүслийн жигсаалт маань юм хөөрхөн хүслээ бичдэг бол хийвэрэ байгаа. My wish list. Тэгээд жил болгон дэвтрийнхаа одоо ингээд юунуудад ийм дэм өгдөг та нар мэдэх бах тий. Одоо юу гэмэрч эхнийх нь бол календар гэсэн тиймтэй байсан бол хоёр дахь жилд маань dictionary байдлаар ингэж орж ирж байсан. Нэр үг тий. Тухайн сарыг бэлэгдсэн нэр үг. Тэгээд тэмдэг нэр одоо ингээд тухайн үнд ингэж бас гоё юмыг бэлэгдсэн тийм нэр үгнүүд ингэж оруулж ирж байсан. Та нар бол санаж байгаа. За энэ жилийнх маань юу вэ гэхээр playlist байдлаар энэ жилийн маань тим орж ирж байгаа. Ингээ гоё харагдаж байна тий. 2026 new release volume 3 гэдэг нь 3 дахь жилдээ гарч байгаа хэлж байгаа. Limited edition гэдэг маань угаасаа манай планерууд гарчаад бол дахиж дуусчих юм бол дахиж хэвлэгддэг. За тэгээд manifest collection буюу бидний ингээд manifest хийж байгаа гоё юмнууд маань энэ дээр бэлнэ гэсэн санаатай. Бүр энэ дуунууд нь бүр яг бодож одоо шилгэн бол 1-р санах The Best Is Yet To Come гэх Tony Bennett-ийн дуу байгаа хгүй. Тэгэхээр бүх 12 сарын урталт өөр дуу байгаа. Тухайн сартаа сартаа зөвлөгөөнөдөө уйлдаж ирсэн байгаа. Тэгээд бүх lyrics-тэй ингээд дууных нь өгнүүд нь дандаа гоё үхтэй. Тийм ямар нэгэн онцгой үхтэй дуу ерөөсөө байхгүй. Тэгэхээр яг тэр сард тийм гоё байна гэсэн утга агуулгыг жишээлбэл ингэж бэлдэж ирсэн дуу байгаа. За дараагийн 2 дугаар сарын дуу жишээлбэл харъя л да тий. Coldplay All My Love. Та нарын Coldplay хамгийн сүүлд гарсан All My Love-ын клипийг үзсэн үү? Йоо би тэрийг үзэхээр ингээ уйлах гаддаг байхгүй. Валентин болдог штэ. Тэгэхээр гоё бүх хүнийг гоё өөрийнхөө мөрөөдлийн хайртай уучраасаа гэдэг үднээс ингэж хийсэн байх жишээний. За 5 дугаар сар дээр Unstoppable тий. Unstoppable ч гэдэм үү тэгэнгүүт жил дундаа орж ангууд тий ингээ янз бүрийн болцсон. Яг энэ үед ингээ зориг морилго гэж боддог үе яд штэ. Тэгэхээр тэр үед ингээд илүү чиний яг юу хүсэж ин жилээ эхлүүлж ирсэн чинь сануулгах зорилготойгоор ингэж оруулж ирсэн байх жишээ. Тэгэхээр жил бол сар болгоны урд иймэрхүү гоё дуунууд байгаа. Та нар өөрсдөө тэрийг гоё сарынхаа эхний өдрүүдэд хараад тэгээ гоё стори дөрөө заяа. Monthly планерийнхаа хэсгийг бол ингэж өөрчилсөн байгаа. Та нар түрүү жилээс юу өөрчлөгдсөн байна анзаарч байна. Тара. Тэгэхээр энд нь энэ сарынхаа ураа үгийг бичдэг болсон. Энд нь юм цэгтэй байхаас илүү ерөөдөө 7-7 хоногор төлөвлөхдөө бид нэр ингээд илүү дэлгэрэнгүй төлөвлөждөг учраас эндээ ингээд юм ямар нэгэн эренб дараалал байхгүй бичих хэсэг оруулж ирсэн. Энд нь бас ингээд чөлөөтэй бичих юм бүлэт хэсгийг бол ингээд оруулж ирсэн байгаа. Тэгэхээр илүү одоо тийм одоо минимал болсон гэж хэлэх юм аа. За үүний араас маш олон саналууд ирсэн. Дээр үндэслээд тухайн сараа эхлэхээс өмнө зорилгоудаа одоо ингээд англиар нь эхнийхээ хэсэгт бид хэдүүлээ гэр бүл карьер гээд янз бүрийн зорилго гаргацсан штэ. Тэрийг ингээд сардаа бас дахиад сануулаад тэрэндээ хуваагаад хийдэг байя гэдэг үднээсээ ийм хэсгийг цоо шинээр оруулж ирсэн байгаа. Энэний бол бид нар одоо планераа зорилгоо илүү бүтээлчээр хөтөлж илүү яг зорьсон юмдаа хүрэхэд тань илүү ойлгомжтой тархинд байгаа олон бодлуудыг чинь зэгцлэхэд нэмэртэй байх гэж бодож байгаа. Хамгийн ихнийх нь жишээлбэл гэр бүл гэдэг те гэр бүл дээр юу хийх юм, хүүхдэд юу анхаарах юм, карьер гэдэг дээр те жишээлх юм бол цалингааны мүлэн ч гэдэг юм уу те бүгднгийнх нь цалин нэмэгдэх болтугай багш эмчнэрийн маань цалин нэмэгдэх болтугай. За санхүү гэдэг дээр ямар гоё хадгаламж хийх юм, хувийн өсөлт гээд энд нэг хэсэг нь хоосон хийсэн байгаа. Тэгэхээр одоо энд жишээлх юм бол би өөрийн хувьд контент ч гэдэг юм уу те ингээ контентын дээр тим юм хийн гэдэг хэсгээ би өөрөө ингээд тусдаа гарч өгч чинь хүн болгоны бас хийдэг ажил зорилго нь өөр учраас энэ дээр бас та нараас
бас өөртөө шинээр оруулаад хийх боломжтой байгаа. За тэгээд хамгийн бас нэг гоё юм та нар харагдаж байна уу? Энэ сарын чухал ажлын ирэмб гэж байгаа байхгүй юу? Та нар амар хэм биччихээд яг альнаас нь эхлэхээ мэдгүй байх тийм тохиолдолд юу учирдаг бах те. Би ер нь өөрийгөө нилээ ADHD-тэй гэж ер нь ингээд одоо онцлогдоогүй онцлоод байгаа байхгүй одоо нэг сэтгэл зүйн ингэж онцлох буруу л да. Гэхдээ толгой дотор маань ингээд амар их модонга пландигийн планерыг чи би ингээл нөгөө аяыг ариун бол дуучин ариун бол гэдэг чигтээ дизайн хийж гаргаад маркетингийн чигээ санхүүгээ хариуцаал сошиалаач хөтлөөл ингээл бөө юм болж штэ. Тэнгүүт чинь ингээд тархин дотор шиг маш олон замраагүй болоод болчдөг штэ. Тэрийг ингээд яаралтай бус чухал бус гэдгээр ингээд дөрвөн ангилдаг Eisenhower-ийн matrix гэдэг ингээд байдаг штэ. Энийг ер нь бол хүмүүс аль мэдэх байхаа заяа хичээл мчил дээр штэ амар хуурч ирдэг байсан. Priority matrix гэж бас ингээд заадаг байсан штэ. Тэрийг ингээд оруулаад ирсэн. Би нэг юм бол цагийн менежментийн сургалтаас бас сурсан байхгүй юу. Тэгээ тэрийг энэ дээр ингээд оруулж өгсөн байгаа. Тэгэхээр хэдүүлээ бүгдээ энэ жил ингээд хөтлөд үзье заяа. Тэгэхээр одоо жишээлх юм бол яаралтай чухал гэдэг дээр жишээлх юм бол одоо юу гэдэг чинь те одоо би пландыг лончийг хийх. Тэгсэн чухал мөртлөө яаралтай бус гэдэг юм бол хүүгийнхаа сургуулийн амралтанд нь бүртгүүлэгч гэдэг юм уу. За нэг тиймэрхүү байдлаар тэгээд ирэхээр яаралтай чухлаасаа тэр сарынхаа ажлыг хийж эхлэн гэсэн үг байхгүй юу. Дараа нь болохоор чухал яаралтай бус, дараа нь яаралтай мөртлөө чухал бусаа хийгээд хамгийн сүүлд нь яаралтай ч биш чухал биш юм ер нь хийхгүй байх шийдвэрийг гаргаасаа гэж бол хүсэж юм заяа. Чухалч биш яралтай биш юм бид нар яагаад цаг зарцуулах хэрэгтэй юм бэ тий. Тэгэхээр тэр утгаараа цагийг ч үржиж магадгүй зүйл байгаа учраас тэр хэсгийг бол хайчхад бол гэмүү гэж хэлмээр байна. За тэгээд яг энэ хэсгийн доор өөртөө хэлэх үг тий одоо надад хайчгаа болон доо хөө гэдэг ч юм уу. Тэгээд ингэж бичих энэ хэсгийг бас мэдэн доор нь оруулж ирсэн байгаа. За weekly plan хийдэг хэсэг ба штэ тий. Бас хөөрхөн жижигэн өөрчлөлт хийсэн. Жижиг өөрчлөлт ч гэсэн айгүй чухал гэж үзэж байгаа. Ерөнхийдөө ингээд хуваалтын хувьд тэгшгэн байгаа. Тэгээд манайхан бас зарим нэг хүмүүс болохоор хагас бүтэн сайнаж гэсэн тэгшгэн оруулмаар байна гэдгсэн. Тэгэхээр илүү том дэвтэр байж иж илүү бүтээлч гэнэ илүү адилхан хэмжээтэй орж ирнэ. Тэнгүүд 7 тэнцэн хуваах гэхээр ашиглалтын хувьд айгүй хэцүү болоодсан. Би өөрөө жоохон тим дэвтэр дургу болохоор за тэрийг бол хэвэр нь үлдээе гэж бол шийдсэн байгаа. Тэгэж санал өгсөн бас тодорхой хүмүүстээс бас уучлал хүсье. Энд оруулж ирсэн болохоор зэрэг одоо энэ баг зэргийн дизайны өөрчлөлтүүд бол оруулж ирсэн байгаа. За дээрээс нь энэ зуршил мөрдөх хэсгийн та нар хуучин анзаарах юм бол ийм бөөрийнхний нүүд байсан онгорхой. Тэр нь жоохон миний нөгөө трипофобия гэдэг штэ. Тэрийг хөдөлгөөцөхгүй. Тийм болохоор энэ жил тэгснээс ялгаагүй бөөрхий тавьсан байдаг нэ. Тэгээ ингээд тавьсан учраас тэрийг заавал ингээл харлуулаад будаад ах ч юм уу тийх шаардлагагүй. Яг энийг ингээл зөвлөөл ч юм уу. Энийг ингээл боддог ч юм уу иймэрхүү байдлаар хөтлөө авчвал илүү гой цэвэрхэн харагдах юм шиг санагдаад ийм өөрчлөлтийг бол хийж ирсэн байгаа. Сар болгоны арт угаасаа нөгөө нэг рефлекшн хийдэг хэсэг байдаг штэ. Тийм хэсэг оруулмаар байна гэсэн мэснэ хүмүүсээ дэвтрээ нээж дуустал нь үзээрэй. Тийм хэсэг байгаа шүү. Тэдгээр сарын дүгнэлт гэдэг тухайн сардаа ийм таалагдсан зүйл, амжилттай хийсэн зүйл, амжуулж чадаагүй зүйл, эх сард анхаарал хандуулах зүйл гэдэг. За тэгээд энэ хэсэг маань бол ингээ яг хിവэрэ байгаа. Тэгэхээр та нар маань энийгээ заавал хөтлж байгаарай. Заримдаа ингээл царийн би ингээл ялангуяа ингээл нөгөө цалин мэлэн боддог тооцоо моцоонуудаа ингэж гаргадаг санхүүгийн юм гэдэг болохоор сарын сүүлийн өдрүүд ерөөхдөө маш ачаалттай байх гэдэг. Гэхдээ би нэг хичээж байгаа бичдэг байхгүй. Тэнгүүт би ингээд өвгийн сард чинь юу ч хийгээгүй утсан чинь амжуулсан юм биш үү? Тэрийг мартцсан юм биш үү? Ч юм уу ингээд нэг 3 минут тухайн сараа дүгнээд бодоод тархиа амраах эсвэл өөртөө юм жоохон жагсан тайвшрал мэдэх бэнтрэх боломжийг олгодог. Тэгэхээр ингээд 2-3 хоног өнгөрсөн дараа сарынхаа 2-3 хоног руу орцсон байсан ч гэсэн буцаж очиод заавал энэ хэсгээ бичиж байгаараа манайхаа. За тэгээд цаашаа явлаа. За ингээ 12 сар маань ерөөхдөө ингээ сарын төлөвлөлт маань бол ингэж өөрчлөгдсөн байна. Тэгээд ингээд 2027 он болдог. 26 оноо өгтөж хэмжээг бол дараа нэг жилийн аваад ирдэг те ерөөсөө би ирэх жилээ ингэж дүгнэж бичдэг хэсэг байгаа. Өнгөрсөн жилийнхаа яг энэ хэсэг рүү одоо бүгд очих цаг болцсон шүү. Хэрвээ энэ бичлэгээ үзэж байгаа болсон шүү. Хэдүүлээ тэрийг бичихгүй өнгөрөөж ерөөсөө болохгүй шүү. Тэгээ буцаад эн чинь бидний түүх шүү дээ. Бид нар бас нэг талаараа дэвтэр хөтлөд байгаа юм шиг өөрөөхөө түүхийг бичиж ингэж байгаа. Одоо нэг чухал юм шиг санагдаж байгаа боловч та хэдэн жилийн дараа зүгээр надад баярлна. Чи том болоо надад баярлна гэдэг шиг. За тэгээ 2027 он ийм байна гэдэг хэсэг байгаа. За яг өмнө шиг миний 2025 он ийм байна гэж биччихсэн 24 оныхоо хэсэг дээр очиж хараарай. Үнэхээр 24 онд бичсэн шигэ байж чадчих. За талархлын дэвтэр маань ийм гой бичдэг бол хэсэг байдаг. За энэ бол үнэхээр миний хайрладаг хэсэг. Энэ дээрээ би бол ингээд маш олон тэгээ ертөнцийн бүх юмыг хайрлыг, нарыг хайрлыг гэж бичих
их бол амар дуртай. Жилээс гэрдэл нэг тийм нэг толорхдаг болоод байгаа нь насныхоо юуных вэ? Нөгөө өмнөх судалгаан дээр би ямар хэсэг хасах вэ? Ямар хэсэг нэмж оруулах вэ гэдэг судалгаа авсан санаж байна уу? За тэгсэн чинь үзэн кино уншсан номны хэсгийг бол хүмүүс цөөхөн хөтэлсэн гэж байсан. Зарим нь хамгийн хөтэлсэн гэдэг дээр бас энийг бичсэн байсан. Тэгэхээр мэдээж огт хөтэлж байгаа хүн байгаа, огт хөтөлөхгүй байгаа хүн байгаа гэж би бол анзаараад байгаа байхгүй юу. Би болохоор энийг аягүй их хөтэлдэг. Тэгээд энийг үзэх аягүй дуртай байдаг учраас би энийг бол одоо зохиогчийн эрхийн үүднээс зохиогчийн эрх бишээ зохиогчийн давуу байдлын үүднээс энийг бол оруулсан байгаа. Тэгвэл ингээд жоохон загварыг өөрчлөөд нүгдэг лээ. Им highlight mark-аар ингэж оруулж ирэхээр ингэж дизайныг бол өөрчилсөн байгаа. За тэгээд биеийн жингээ ажиглалт бүгдээрээ нисгтэр сайхан жингээ бичдэг байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилд жими юу болсон те миний пландед дээр бичигдсэн юмнууд юу болсон талаар бол утгагүй дараагийн бичлэгээр орно. Тэгээд бүгдээрээ хамт бас гоё оноод өгөх болно. Энд нэг өөрчлөгдсөн бяцхан зүйл гэвэл хадгаламж гэдэг дээр 2 нүур байсан. 1 2 3 4 хадгаламж хийх хэсэг байсан бол 2 болгосон. Өнөөгийн цагт бидний насан дээр тэгж олон хадгаламж хийхэд айгүй хэцүү юм шиг санагдсан. Тэгээ 2-ыг хассан та нар дэмжиж гин үү дэмжихгүй нөө. Үннийг хэлэхэд өнгөрсөн жилч би хөдөлж чадаагүй учраас энэ жил за нэг хадгалчих юмсан да гэж бодоод тэгээд үнэхээр хадгалж болж чадсангүй. Тэгэх юм учраас энэ дээрээ бас бичгийг одоо өөртөө өрөөё гэдэг шиг. Тэгээд ингээ 52-7 хоногийн хадгаламжийн чаленж гэж байгаа. Тэгэхээр чаленж дээрээ заавал мөнгөний биш өөр чаленжуудыг бас эхлүүлж болно. Дээрээс нь бас ингээ хүмүүсийн санал дээр үндэслээд одоо энэ дээр байгаа 52 хоногийн 7 хоногуудын тоон хэтэрхий тод байна гэдгийг одоо бүдгрүүлсэн ч гэдэг юм ийм жижигхэн деталь юмнууд бас аяйгүй их оруулж өгсөн байгаа. Энэ жил цоо шинээр орж ирж байгаа нэг хэсэг бол аяллаа төлөвлөгөө. Ер нь л одоо бидний амьдралд ч одоо аялах гэдэг бидний насан дээр айгүй чухал болчиход байна шүү дээ. Хэдийгээр бид нар хадгалж чадахгүй байгаа ч гэсэн бүгдээ гоё аялал л да яа. Тийм хэрэглээ талаас нь яг хөтөлж болохоор аялдаа авч явах зүйлс одоо тодорхой том гарах зардлуудаа ингээд төлөвлөх, хаашаа явах, хэдийд явах. За тэгээд өмнө нь бэлдэх зүйлс одоо юу гэдэг чинь виза авах ч байд юм уу, иймэрхүү том юмнууд байдаг шүү дээ тий. Тиймэрхүү юмнуудаа бичих хэсэг. Тэгээд тухайн аяллаас үлдсэн гоё жижигхэн тэмдэглэл ингээд бичээд үлдээх хөөх юм гэж бодоод оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ аяллаа төлөвлөгөө хийдүүлээ. Гоё дүүргэсэн байхын төлөө эрхчлэлтэй. Өнгөрсөн жил ийм хэсэг байсан бол би одоо Монгол руу явснаа бичих нь байсан байх шүү дээ. Артталт нь нөгөө цэгтэй бүүлэт хэсгүүд маань ингээд байгаа. Тэгэхээр энэ хэсэгтээ та нар би бас энэ хэсгийг айгүй үр бүтээлтэй ингээд өөрөөрөө хувааж янзлаад амар олон хэсэг болгоод янзалдаг байгаа. Та нар минийхийг харах уу? Би одоо ингээд та нарт ярьдаг контентуудаа жишээлх юм бол ингээд хуваачихсан. Одоо энэ жишээлбэл ингээд энэ хэсэг дээр би YouTube-ийнхаа контентуудыг бичдэг хэсэг байна. Энэ ногооноор ингээд ялгаж ирсэн хэсэгт нь би подкастуудынхаа санааг бичдэг хэсэг байна. За тэгээд тавтай морил өрмөн дээр хийх гих мэтчлээ ингээд дотор нь англиад өгсөн байдаг. Тэгэхээр гоё өөрөөхөө хэсгийг оруулаарай. За тэгээд таны ярьсан агуулгуудыг анзаарсан бол бас хасагдсан агуулга гэж байгаа. Тэгэхээр ямар агуулгыг хасан бэ гэхээр quote of the year буюу тухайн жил сонсон гоё хүнээс сонсон гоё үг тэмдэглэдэг хэсэг байсан шүү дээ тий. Тэр хэсгийг бол хасчихсан байгаа. Та нараас авсан санал асуулга дээр үндэслээ тэрийг бол хассан байхгүй юу. Тэгэхээр хэрвээ тэр таалагдчихсэн хүн байх юм бол хэдүүлээ гоё хоосон зайнда яг тийм гарч өгөхөд тэрийг тий бид нарт гоё үг хэлээ та нар бичиж авч байгаа. За миний эдгэж янаас. Агуулгын хувьд ерөөхдөө нэг иймэрхүү байна. Өөр юм гэхээр маш чухал нэг зүйл байгаа нь юу байсан бэ гэхээр цаас тий. Тэг яг хүмүүс нэмгэн балгыг гэлтэгдэлтэй. Хэдүүлэнд ч одоо ер нь бол гадуур явхад тэгж нэмгэн аваад явах тэмдэгтний сонголт бол маш их байгаа. Тэгээд планерийн хувьд бол тэгж нэмгэн болчхоор тэр байгаа тэмдэгтрүүдээсээ ялгахдаггүй энэний нөгөө авчирж ирдэг спириттэй тэр нэг сүнслэг байдлыг ингээд угаасаа алдчих учраас яаж ч ер нь нэмглээд ер нь л хитрхийн нэмхэн болох юм жоохон боломжгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол одоогийн шийдэл бол нэг иймэрхүү байгаа даа. Гэхдээ би цаасных нь грамыг багасгах уу гэдээ ер нь асууж байсан шүү дээ. Грам багасаад гүлгэр цаас болчхоор надад тэр бичиж байгаа мэдрэмж айгу хужаа санагддаг байхгүй. Тэгээд яг үнийг хэлэхэд тийм учраас би тийм цаасанд бол дургу байгаа. Би илүү гоё смут цаас сонгосон. Тэгэхээр энэ оранжлийн цаас маань ийм гоё смут цаас байгаа. Тэгээд та нар бол цаасны чанар бол ерөөсөө алдагдаагүй гэдгийг барьж үзээд бол мэдэх бах. Учиргүй бол хөнгөлж чадаагүй. 10 грамм л хөнгөрсөн байх гэж бол бодчих заяа. Өөр чанар талаасаа өөрчлөгдсөн зүйл гэдэг юм бол энэ одоо өнгөрсөн жилийн энэ та нар ингээд энийг харах юм бол ойдлын одоо энэ хав зүүн нэг хэвлэлийн одоо технологи гэх юм уу тийм зүйл л те. Энийг ийм цөөхөн нь багцалж ойж иж ингэж бүрэн дэлгэгддэг байхгүй юу? Ингээд альч хууцсан те. Бүр эхнийгч бай сүүлэгч ингээд хууцсан бүрэн дэлгэгдэж явах хэвээр. Энэ бол зөв планерийн одоо шинж чанар байхгүй юу? Энийг ингээд арай цөөхөнөөр ойсон байсан юм байна л да. Тэгээ ингэсэн чинь ингэж бүрэн ингэж гоё онгодог байсан юм а. Тэгсэн чинь зарим хууцнууд маань ингээд бүр ингээд 50 орхиход ингээд дэлгэхдгээр тийм биш байгаад байна гэдэг нэг
бараг ганц хүнээс ирсэн баха гэхгүй тийм санал орж өнгөр хүү тийм юм бахтаа гэд би ингээ нэр анзаараад үзсэн чинь яг хөө тийм амар мэддэгтгүүц биш ч гэсэн анзаарах үс тийм байсан мөлий. Тэгээ би тэрийг маш сайн хэлээд ингээд энэ жил бол ингээд бүтэн дэлгэгдээ тавихаар ингэж оюулсан байгаа. За дээрэс нь ганц нэг хүнээс хавтас биш нуруу салсан гэдэг юм ирсэн байхгүй юу. За би нэг Монгол руу чирээ явсан болохоор минийх бас тэгэж орж ирсэн байна уу. Ингээд жоохон нуруу салсан гэдэг юмнууд бас ирсэн байхгүй. Тэгээд бид нэр буцаалтын буцаагаад эсвэл холбогдохын холбогдоод нэг ингээд түрүү жил нэг иймэрхүү нэг ганц хоёр бол кейс гарсан. Энэ жил цавуугаа солиод тэрийгээ бүр хүлдөөж үтсэн. Яг гэх юм бол эн чинь ингээд өвөл хүрэгдэж байгаа. Тэгээ манайх чи яг эд өвлөөр ингээд ашиглаж байгаа штэ. Тэгээ ер нь голдуул хүүтэн байдаг. Тэнгүү тас хүлдөөл, тас дулаацал, тас хүлдөөл, тас дулаацаад ахаар ингээд нэг цавуу айгуу чухал байх хэрэгтэй тийм ээ л да. Нилээн олон цавуугаар ингээд нааж үзээд самплууд хийхтэй. Тэгээд хүлдөөгөөд үтсэн. Тэгэхээр би энэ жилийн цавууг бол нилээн сайжирсан гэж бол итгэж байгаа. Тавтай морил үрмийн дурсан бүтээх ном. За одоо нэг чухал зүйл болохоор маш олон жохтой ерөнхийдөө нэг тодорхой тооны хүмүүсээ шүү дээ. Тэгээ ерөөсөө баг бас биш байсан. Сараасаа хоцорчхоор хөтөлмөргүй санагдаад байдаг ч юм уу. Эсвэл арай урт ашигламар байдаг те. Нэг тиймэрхүү комментууд болоос нэлээд одоо юун дээр орж ирсэн ахгүй нөө санал асуулган дээр. Тэгээд би undated хувилбар гарах уу яах уу гэж бодож исэн. Нэг л өнгөний сонголттойгоор зөвхөн undated хувилбар байгаа. Тэгэхээр та нар андуурч авбаа. Манай энэ мохито өнгө штэ тийм. Tiffany нэмэн ногоо өнгөтэй нэмэнчүүд аваарай. Тэгэхээр энэ мохито гэдэг энэ өнгө маань болохоор зэрэг undated хувилбар байгаа. Хэдийгээр яг ингээд лог нь 2026 гэж байгаа ч гэсэн би гэхдээ ер нь бол тухайн жилд авсан гэдгээ бас санаж байгаасаа гэж боддог байхгүй. Тийм учраас энийг бүр ингээд аваа ичих юм бол бүр планер гэдэг утгаа алдах гэдэг юм шиг санагдаад энэ нь бол бас ингээд онтой нь бол хамт хийсэн. Гэхдээ юугаараа ялгаатай вэ гэд хэлэхээр түрүүний энд ингээд нөгөө баахан зориг морилго гэдээ байгаа штэ. Тэр агуулгууд нь бол бүгд яг хийвэрээ. Гэхдээ бүгдээрээ оныг ингээд авчихсан байгаа. Он нь байхгүй. Тийм хувилбарууд байгаа. Нөгөө ард байсан ингээд сар-сараар хөтэлдэг кино мино гэд одоо юм 12 сарынхаа хуудасны ард байдаг хэсгүүд байдаг штэ. Тэдний бүгдийг ингээд урдаа аваад ирсэн байгаа. За дээрээс ингээд сараа бичээг байгаа. Тэгэхээр аль сарыг хөтлөж байгаа вэ гэдгээс шалтгаалаад та нар энд ингээд өөрөө он сараа хөтлөж явчихна гэсэн үг. Тэгэхээр энд ингээд monthly motto энтрээ бичээд тухайн сарынхаа он сар өдрийг энэ дээрээ ингээд хоосон байгаа учраас ингээ хөтлөө оруулчихна гэсэн үг. Тэгээд сарынхын хэсгүүд бүгд урдаа байгаа. Гэхдээ яг нэг сарын хэсгийн арталд тухайн сарда хийх зүйлээ ингээ хуваах хэсэг нь бас байгаа. Гэхдээ энд нь ингээд тэдгээр сарын зорилт гээд он сарын нь бол тавиагүй байгаа. За тэгээ ингээд нэг сарууд нь бүгд ингээд зэрэг явж агаад араас нь weekly хэсгүүд нь орж ирж байгаа. Тэгэхээр weekly хэсгүүд нь ч гэсэн яг адилхан. Гэхдээ он сараа тэдний хооронд гэдгийг ингээд өөртөө бичих ийм хэсэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр undated хувилбар маань ингээд 52-7 хоног маань ингээд нэг дор байгаа. Тэгэхээр та нар 1-7 хоног алгасчаад дараагийнхаа сар руу ороодох шаардлагагүй. Хэрэв хөтлөөгүй бол ингээд шууд энэ дээр ингээд хөтлөөж явах боломжтой ийм хувилбар бол гарч ирсэн. Тэгэхээр ийм загварыг илүү сонирхдаг хүмүүс байх юм бол тэд нартай ингээд зориулж гаргасан байгаа. Тэгээ нөөц хэсэг нь энэ энгийн хувилбараа бодох юм бол арай их байгаа. Яагаад гэх юм бол энэ дээр нөгөө нэг одоо саяны хэлсэн нөгөө нэг music team ч юм биш тэгээ орох боломжгүй байхгүй. Сар-сараар нь ангилжиж тухайн сард team дөө 1-р сар гэдгийг оруулах хэрэгтэй болж байгаа ш. Тэгэхээр undated учраас тэр нөгөө сар-сараар болгонд оруулж ирдэг тэр дэмнүүдээ оруулах боломжгүй учраас тэрнийхээ оронд илүү олон ийм тэмдэглэх хуцуудыг орж ирсэн. Тэгэхээр тэрийгээ та нар өөртөө чөлөөтэй сэтгээд эндээ хөтлөх боломжтой гэсэн үг байгаа. За бусдаараа бол яг адилхан. Тэгээд дотор нь агуулж байгаа хуудасны хэмжээ, грамм яг адилхан. За тэгээд мөн адил бүх дэвтэрний арталт ийм карма байгаа. Би кармагаа өмнө ярьлаа. Карма маань ийм байсан ш та нар санаж байна уу? Өнгөрсөн жилийнх нэг ийм байсан санаж байна уу? Тэгээд ингээд хүн юм авах гээд ингээд байна гэд юу байсан. Тэгээ би өөрөө ч гэсэн тэр ингээд зураг авч мавхад жоох ингээд бас жоохон төвөгтэй байсан учраас энд та нар одоо бүх юм хай. Пассвортаа хий. Өөртөө ор гэдэг гэж. Стикер мандас яг адилхан. Тэгээд энэ жилийн стикерийн мат өнгөтэй гаргасан байгаа. Гэтэ тэр хар стикерэнд бас дуртай хүмүүс айгүйх байдаг. Би бас өөрөө дуртайхгүй. Тэгэхээр тэр стикерээ бас авсан учраас та нар маань бас хар стикерээ нэмэлтээр авах юм бол вебсайтнаас ороод нэмэлт дээр хөргүүлээд авах боломжтой. Тэгээд стикер маань өөрөө энэ дээр ингээд үгээ бичээд наах боломжтой ийм хэсэг бас орж ирсэн байгаа. Тэгэхээр undated хувилбар бол энэ жилийн бор цоошин нэгэн хувилбар байлаа. Тэгээ 4 өнгө гарч ирсэндээ бол үнээр итгэж чадахгүй байна. Ингээд 4 өнгө болоод ирэхээр чинь нэг өнгөнд хуваарлагдах тоо багасаад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр дуртай өнгө чинь бас дахиад дуусчих магадлал илүү өндөр болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ жил аль өнгөнд та нар төрүүлж дуусна гэж бодож байна. Би өөрөө дурлаад сонгочихсон өнгө учраас яг үннийг хэлэхэд бэ штэ. Яг аль өнгөө сонгохоо би бүр одоо шийдэж чадахгүй байна. Би тэгээд Instagram дээр story дий заяа. Яг одоо гор шийдсэн байгаа нь болохоор энэ
pink өнгөн дээр энэ bubble gum өнгөндөө үнэхээр дурлцгаад байгаа. Тэгээд бас энэ matcha чи би угсаа матчаных нь өөрийнх нь фэн, энэ өнгөнийхөө фэн тэгээд амар хэцүү байгаа. Дээрээс нь энэ өнгө биш дээ. Oh my goodness. Би энэ өнгөө бүр зургийг авах гэж ямар зовж ийн гэж бодож байна. Та нар энэ өнгөийг нүдээр харах хэрэгтэй. Энэ өнгө бүр үнэхээр гоё. Би яг энэ өнгөтэй зүгээр бүл бүтэн ингээд хувцас солимор. Яг одоо ч ингээд цэнхэр харагдаад бах юм. Тэгээд сампл авахдаа би ийм сампл аваагүй заяа. Одоо ингээд жоохон түүх яриад үгүй гэдэг шиг. Сампл аваагүй. Сампл нь ийм цэв цэнхэр өнгөтэй даавн гарч ирсэн байхгүй. Би даавнаараа л авмаар байсан байхгүй. Тэгэж авсан чинь надад тэр цэнхэр яг диплом шиг харагдаад би ингэж авахгүй. Би яг энэ өнгөө л гаргая гэсэн чинь үгүй ээ. Тэгэж авах боломжгүй юм цөөхөн тоон дээр ингэж давуу маав ингэж өнгөөр гарах боломжгүй заавал захиж махаад ингэж шинээр давуу маав хийлгэн дадаа гэсэн учраас им хавцны сонголт хийсэн. Тэгээ би хавцны им хатуу хавтас юм уу им арьсан сонголт энэ жил угаасаа юу н оруулж ирнэ гэж бодож байсан хгүй. Яа гэх юм бол хүмүүс халтар болчлаа гэж тэгээд байдэн штэ. Тийм учраас яг тэгж бодоод тэр нь ингээд жоохон бодор толгоод байгаа хүмүүсийг одоо ингээд амархан цэвэрлчих юм нэг өнгийн сонголт гаргаж ирсэн гэж бодож ирсэн нөө. Явж байгаа энэ өнгө маань тэр өнгө маань болж таарсан. Тэгээд хатуу хавцтай яг миний хүссэн өнгө гарч ирсэн байгаа. Тэгэхээр та нар нөгөө дүнжин гарын уулзар дээр их Монгол төвийн Жэни дэлгүүрт очиод яг энэ өнгийг нүдээр харах хэрэгтэй. Яг одоо надад харагдчихсан цэнхэр харагдаж байна. Танарт тэгж гинөө. Хүмүүс асуунгууд би цэнхэр байна, purple байна. Яг нэг тэр хоёрын голын өнгө байхгүй юу? Ямар өнгө гэж нэрлэхээ бол маш удаан бодсон. Тэгээд угаасаа энэ нэг Santorini гээд тэр Грекийн тэр арлаас угаасаа амар тийм inspired болж энийгээ сонгосон учраас тэр чинь ингээд цэнхэр штэ. Тэнгүүт яг цэнхэр болгоч гадсан. Гэхдээ би тэрнээс inspire авсан ч гэсэн яг энэ өнгөө гаргаж авмаар байсан. Энэ хоёр маань цэнхэр өнгө бишээ, purple өнгө бишээ. Та нар нүдээр харах юм бол үнэхээр дурлахаар тийм гоё өнгө байгаа шүү. Түрүү ярьсан юм чинь тэрэн дээр ингээ харуулхад яг түрүүний юм Greek vibe-наас аваад юм металлтэй юм Mediterranean газар дундын тэнгис гэхээр амар тэнгис сонсогдох. Яг тэр heavy юм vibe-ыг оруулж ирэх гэж хичээсэн байгаа. Ягаан жишээлбэл энэ бүр ингээ тий гоё шин үү. Гэжтэй. Энэ бас Италийн юм гоё vibe-тай. Тэгээд би эдрийг бүгднгийн бас ингээд зөндөө эрэл зурл хайгуул болж иж тэр энэ лайнинг пейперуудаа сонгож худалдаж авч байгаа ингэж оруулж ирдэг байгаа гэдгийг жил болго энэ маань бүр ингээд миний өөрөө уламжлал болцсон байгаа. За тэгээд энэ хугацаанд та нар гоё Planding-ийнхаа Instagram хуудастай, Facebook хуудастай хамт байгаарай. Би бол чадхаараа гоё та нарыг inspire болохоор контентууд мэдээллүүдийг оруулаад явна. Тэгэхээр тэдрээсээс илүү гоё дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. Дахиад нэг юм хэлэхэд энэ хардаа энэ стикер бук биш дээ. Үнэхээр амар үнцэнтэй байгаа надаа. Яг хав төгс биш гэдгийг бол мэдчихээн заяа. Гэхдээ би энийг өөрөө төгс гэж бодож юм гэдэг шиг тийм. Үнэхээр хөөрхөн байгаа. Та нар ингээд аваад үзээрэй заяа. Тэгээд планераа ингээд шууд ашиглахад чинь ингээд зориулагдсан маш гоё стикерүүд. Skincare стикер ингээд тусдан гаргаад тэгээд тусдан зарна гэж бодож байсан байхгүй. Гэхдээ энэ дотор ингээд оруулчихсан. За тэгээд энд ингээд амар хөөрхөн өгнүүд байгаа. Тэгээд би энэ өгнүүдээ бүгдийг өөрийнхөө тарихаар бодож олсон шүү. Ерөөсөө юу байхгүй заяа. Хүмүүнээс гулгаач мулгаас юм байхгүй. Энэ англи өгнүүд нь бол яг угаасаа бэлэн стикер нүүд за яг зарим нь би өөрөө оруулсан. Гэхдээ ерөнхийдөө бэлэн стикернүүд байгаа. Одоо би та нарт уншиж өгье л доо тий. Би өөрийнхөө саруул ухаанд итгэдэг гэж байгаа байхгүй юу. Ямар сайхан үг ах нь. Тэгээ чадчих тийм дөө тэгээд ингээд стресстэй байх үед энийг хаадаг ч юм уу. Орлого минь хоёулаа хамтал зузаарыг гэж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр хэрвээ зузаарах хэрэгтэй бол орлого минь хоёулаа хамт зузаараа хэрвээ нэмгэрэх хэрэгтэй бол бүгд хамтал нэмгэрээ тийм үстэй. Энэ пластик байгаа үг энэ их мөнгөө яаж үрдэг юм бэлээ дээ гэж байгаа байхгүй. Энэ бол ингээд манифест биш тий. Мөөд хөтлөх байгаа юм уйлж байгаа, инээж байгаа. Тэгээд аль болох гоё инээсэн аз жаргалтай хайрын думсан өдрүүд нэх байгээ. Тэгээд над руу би ингээл нөгөө нэг одоо юуныхаа Planding-ийнхаа Instagram дээр vision board хөтлж байгаа хэсгээ ингээд reel болгоод видео болгоод гоё стикер оруулдаг шүү дээ. Одоо та нарт харуулъя л та. Одоо энэ минь ингээд оруулдаг шүү дээ. Ингээд ийм хөөрхөн. Тэгээ ингээд оруулахынгууд энэ стикерүүдээ хаанаас авсан юм бэ гэдэг таахгүй. Би энэ чинь ингээд баахан газараас цуглуулдаг байхгүй нөгөө Tem юу, Shein-нээс гадна заяа одоо ингээл энд байдаг бичиг хэргийн Kiki Miki ч байд юм уу тийм ингээл энд тентгийн одоо Kmart Target-аас хүртэл ингээд очиод жижиг стикерүүд ингээд цуглуулсаар агаад амар их стикерийн цуглуулах талцсан. Тэгээ тэрний ингээ vibe нийлүүлээд ингээ худалдаж авдаг ингээ оруулдаг байхгүй. Тэнгүүт зарим нь одоо жишээлбэл ийм авраг хэмжээтэй байдаг ингээ хүснээр биш. Тэнгүүт энэних болохоор ерөөдөө ингээ олон хүслээ тэгээ биднээс олон юм хүсмээр ш. Тийм учраас тэрийг ингээ багтаах боломжтой байдаг. Тэр утгаараа байгаа. Тэгээ та нарын үнэхээр яг хүссэн юм чинь байхгүй болж ихнээсээ та нар тийм юм өгөөс очиод авчих боломжтой. Гэтэ бүгдийг цуглуулад авахд нэлээд хөөрхөн үнэтэй болдог байхгүй. Би бараг дан стикер бараг 120-30 доллараар авлаа. Йоо за тэгээд нэг тиймэрхүү юм болж гэрийнхнийхаа зарим нэг хүмүүсийг жоохон шоконд
оруулсан юм тал байгаа. Яг өөрийнх маань илүү бодит амьдраллаг байдаг учраас ерөөхдөө миний vision board нэг иймэрхүү гарч ирдэг байгаа. Дээрээс нь амар чухал юм хамарсан шүү дээ. Би энэ жил чи одоо ингээд 8 нэрийн дэлгүүр ажиллах гэдэг юм хаашаа. Ийм цамц хийсэн байгаа. Энэ хүүдийг энэ чи хүүдий биш. Би малгайтай цамцсан жоохон дургу байхгүй юу. Тэгэхээр энэ sweatshirt маань ингээд ийм хөөрхөн гарн дээр бас ийм бүгдээрээ ийм гоё manifest гэдэг юм өгтэй. За нөгөө нэг цагаан өнгө гэж байгаа энэ байна. Тэр өнгө маань болохоор улаан бичгтэй байгаа. Ягаа улаан бичгтэй байгаа гэхээр Christmas-ийн vibe-тай шинэ жилийг ухагдж байгаа. Тэгээ дараа нь өмсөхөд өнгө нь тийм сонирн биш. Яг Christmas-аар л өмсгөлчөөд байдаг шүү дээ, тий. Тийм болохоор тэрийгээ дараа нь бас ингээ ажил гадуур өмсөө явахад тийм одоо сонирн мэдрэмж байхгүй байхуднаас ийм өнгийг сонгосон. Ийм байгаа. Тэгээд арзмэр бүрээс бүр маш цөөхөн байгаа шүү. Тэгэхээр магадгүй бас энэ ороход дууссан байл одоо надад сайн юм да, тий. Тэгээд дууссан байл за болж яахаа мэнгээ бодохгүй. Тэгэхээр цөөхөн тоотой бас байгаа. Тэгээд иймэрхүү өмнөдөө бас гаргах та нар бариад үзээрэй. Үнэхээр гоё чанартай байгаа. Доторх нь ийм гоё дулаахан fleece материалтай байгаа. Тэгэхээр winter is coming. Тэмдэгтэйгээ Blended-аагаа гоё байгаарай. За тэгээ би яг одоо яс энэ бүхнийг хараад нэрээ kind of өөрөөрөө бахархаж юм заяа. Дээрэс нь би энийг ч гэсэн ингээд дизайныг бол ингээд хийсэн байхгүй одоо ингээд бүхнийх нь яг нэг хэцүү бол биш л те. Тэгтээ энэ миний ингээд үг мүгийг ч гэсэн одоо жишээлбэл өвч гарах нэг хэцүү ч бас биш л байх л та. Тэгтээ ямарсан хэцүү биш гэж ингээд өөрийгөө байнга ингээд ер нь аль жоохон дардаг. Тэгтээ энэ олон юмны ард ингээд гарч чадаад яг одоо ингээд ланч маань эхэлсэн байгаад маш их баярлж байна. Тэгээд энэ бүх зүйл бол та бүхний хайран дээр үндэслэгдсэн учраас та нартаа дахин баярлалаа гэж хэлье. За тэгээд энэ маань баг подкаст ч болчих уу яач вэ гэхдээ энэ дөрвөн өнгө маань тий Mojito, Santorini, Matcha Mousse, Bubblegum гэсэн энэ дөрвөн өнгөтэй энэ жилийн планы маань таны гарт хүрч байна. Нэг чухал юм хэлхээ мартсан байж тээ ёо. Би нэг анхны жилээсээ хойш бодож байгаа байхгүй юу. Тэгээд энэ жил Ланди авсан хүмүүс утасны дугаар юм уу захиалгын кодороо бүртгүүлээд жолоо бит хоёр юм нэг хамтдаа workshop хий гэж бодож байгаа. Яг юм онлайн яг live. Тэгээд бүгдээ хоорондоо ярилцаад тэгээд илүү гой зорилгоо ингээд тодорхойлоод хамтдаа одоо яагаад бид нэр тэмдрээ хөтөлгөө болчоод байна. Яагаад ингээд гой хийж цагийн менежментээ хэдүүлээ. Яаж хөтлөх үү, яах вэ, ийх үү гэдэг дээрээ гой туршлага хуваалцах үднээс би бас нэлээд хідэн энэ жил тиймэрхүү сургалтууд авсан байхгүй. Тэгэхээр тэдрээсээ сурсан зүйлээ хуваалцсан. Тэгээд та нарын бас гой одоо гоё типүүд, гоё зүйлсүүдийг суралцаад ингээд харилцан хийх нэг гоё workshop-ыг яг хугацаануудаар тодорхойлоог байна заяа. Тэгэхээр миний Instagram юм уу, Blended Instagram-ыг дагаа тэр мэдээллийг аваарай. Би тэгэхээр тухайн үедээ бас YouTube дээр бас оруулсан байхan мал мэдээлэл оруулъя. Тэгээд хэдүүлээ гоё нэг тийм workshop-ыг хамтдаа хий гэж бодож байгаа. Тэгээд яагаад тэгж бодсон бэ гэхээр хэдүүлээ зүгээр л энийг аваад вау ямар гоё юм бэ аа. Ер нь бол тийх гоё л доо. Blended ч юм бас ингэ зүгээр байж хаад ингээ өдөр болгон ширээн дээр ч юм бас ингээ чимэх үүрэгтэй л дээ. Гэхдээ тэрэн дотор байгаа гоё юмыг бас бодит амьдрал дээр бас хэрэгжүүлмээр байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрний тулд хэдүүлээ гоё цагийнхаа менежментийг яаж явбал ямар гоё tips байна гэдэг тал дээр нэг удаагийн workshop хийж байгаа. Тэгэд энийг би надаас битгий ингээ гоё юм зааж өгнө гэж хүлээгээрээ зүгээр туршлага солилцох нэг удаагийн workshop-ыг жолоо битээр хамт хийж байгаа. Өнгөрсөн жил хийгээд нөгөө нэг би ч нөгөө төрцөн төгсгөө амар завгүй байсан учраас тэрийг хийж чадаагүй. Энэ жил бас өөрийгөө илүү сайхан гоё бэлдээд хамт хийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр намайг бити коуч гэж бодоорой. Яагаад гэх юм бол яг тийм тайм менежмент тал дээр би ч гэсэн өөрөөс амар страглдэж сурж явж байгаа хүний үднээс хэдүүлээ нэг тим юм хийх гэж байгаа гэдгээ хэлээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлцгөөе. Тэгээд бүгдэнд нь хамгийн гоё 2026 оныг хүсч байна. Хамтдаа Blended. Bye bye. Комент үлдээгээрэй нэрэ.